За та бүхэн амрыг айлтгая. Өнөөдөр Бүгднийхээ намтрынхаа дууд уншилтыг тайлбарлуулна. За энэхүү одоо Бүгднийхээ гэгэний дараа хоёрдуурл хаана ямар орхон болох ямар байцаатаа дээд зүйлж явах тухай үеүүдийг туршиж байгаа. За сайн цагийн мянган бурхны 11 дахь сайн нүдэн гэдэг өрхөн болох тухай өчигдөр уншаад өндөрсөн байна. За ингээд үүнээс урагших 10 бурхан бэр буюу сайн цагийн мянган бурхан одоо Шакамны бурхан багш 4-р хэн. Эний дараа майдрын дараа арслан гэх мэтэр ингэ явдаг. Тэгэхээр 11 дахь сайн нүдэн гэдэг бурхан бол манай Богдзонхын гэгээ юм байна. За Богдзонхын гэгээ 11 дахь сайн нүдэн гэдэг бурхан болоод үүний зохиол үүс нь бол өмнөх бурхтынхаа 10 бурхтынхаа бүгдийнх нь үүсийг нийтүүлсний дайтай үүстэй. Бүгдийнх нь одоо насыг нэмсний дайтай насалдаг. Тийм урд гурвтынхаа бүгдийг нь нийлүүлж нийлүүлсний дайтай тийм бүх юм илүү байхаар тийм одоо зохион байна. Зохиомжлалтай тийм зохиол үүстэй байна гэж гарч байгаа ш. За үүнээс сурагч 10 бурхны бэр хэдий ч энэ амьтныг туслах болвол энэ гагцаараа төдий ч энэ амьтныг туслах юм номсны тул үүний шашинлага учир бол аштын тус амгалан хялбар бүтээж болох магадгүй. Ерөө сэдвүүгээ Богдзонхын шашнаа учирсан бүгд тэдгэр олон хувилгаадын аль нэгний гэгээнэ бас учирч улмаар бурхны хутаг болох бол юу хувилгаат нь учирч л байдаг. Богдвэр шашин амтны тусын тулд маш олон номууд зохиосноос магтаал залбирал тэргүүдний аймаг нь бол Бодмирын зэргийн үндсэн лам нарын залбирал дээд мөрийн хаалгыг нэг чимээх болон ажилласан чухал үндсэн лам нарын залбирал зам твийн энэ ажилласан чухал үндсэн лам нарын залбирал гэдэг нэржид сөлдөв гэдэг чимсэрд гэж эхэлдэг баха. Нэржид сөлдөв буюу чимсэрд. Энийг бол жандуу цагслын аятаа ижлэр уншдаг юм билээ. Тэр цагаан сараар шууд дамжуултын үеэр замын санжаагаас асуусан чинь жандуу цагсл уншаад байнасгүй энэ чимсэрдвэг ингэж жандуу цагслын дангаараа ижил уншдаг ингэж. За тэгэхээр энэ Богдзонхын гэгэний зохиосон энэ чухал ажилласан багш нарын залбирал гэдгийг бол жандуу цагслын дантай ижил дангаар уншдаг байна. Зам твийн 6 чимээг 2 дээд хэмээх болон дагж анчуу ламын залбирал Сачава ламын залбирал Жангавч ужуулсан. За Сачава ламын залбирал дагж анчуу ламын магтаал үйлдвэрийн бэрхийн ёсоор найруулсан дээд лам буйны дуазын магтаал оюуны арслан ламын магтаал өмнө хадын их шидтийн магтаал завчиг ламын магтаал дээд лам номын хааны магтаал бурхан багш шагманы магтаал адистад чухал орогч хэмээх одоо энэ бол Кавсамба гэж ярьдаг энэ магтаалыг айлц бурхан багш шагманы магтаал адистад чухал орогч хэмээх бурхан багшийн магтаал сайн номлын зүрхэн хэмээх мөн одоо Дэмбэрэл дутуу буюу хоосон чанарын үүднээс номлосон сайн номлын зүрхэн хэмээх гэж. За энэ одоо Кавсамба гэдэг магтаалыг бол манай хуучин өвчтөл бол их чухалчилж уншдаг одоо бүр ялангуяа одоо хүн таалдагс үед нь бол уншихаар зэрэг зөв хураагдаад эхэлдэг гэдэг. Буруу хураагдалтанд арилаа зөв хураагдаж их чинь зөв хураагдаад эхэлдэг гэж ярьдаг. За шүтэн барилгын магтаал Дэмбэрэл дутыг уншвал бас их одоо чинь дуутай гэдэг хүмүүс бас хэлдэг. За бурхан багшийн зохиол зурсны ерөөл авдийн магтаал дээд орны хаалгыг нэг чимээх аюушийн магтаал залуу наран хэмээх нишин чаргаа гэж одоо их сайхан магтаал үүдэг. Нишин чаргаа дандан бати тэр юм өсө дандан хэвэр одоо нас наран ургаж байгааг энэ тэр улаан шаргал нарны гэрэлмэт аюуш орхны лагшин гэд магтсан юм нэг нишин чаргаа гэж эхэлдэг юм магтаал тэрийг хэлчихвэл аюушийн магтаал залуу наран хэмээх авд орхны магтаал ширгүү хэмээх Сухой видийн орон буюу Деважингийн орны зохиол бүтээсний хоёр ерөөл
зохиол бүтээсэн гэхээр одоо Авид бурхны орны дүр төрсөл зургийг зурулсан тэр үедээ зохиосон хоёр ерөөл ялгуусан бүхнийг айлдагчийн орны зохиолын ерөөл ялгуусан бүхнийг айлдагч гэж ямар орны Агшивогийн магтаал буюу Мэжидо бурхны магтаал үдсээр тусдын магтаал очирдын дарагчийн магтаал отчман бурхны магтаал Ариавал бурхны магтаал Хасарван Чанграси бурхны магтаал Майдрийн магтаал Эсрвогийн дэтэм хэмээх Майдрийн магтаал тодорхой эрдний зул хэмээх Зэнчийн хурал дэлгэрүүлэхийн тулд майдартал залбирсан ерөөл Зэнчигийн сүмийг захиуснаа даалгасан захиа майдрыг магтсан шүлэг манчрын магтаал зөөлөн эгшигтийг баясган үлгч магтаалын үүлэн далай хэмээх энэ магтаалыг уншчихвал оюун ухаан сайжирдаг гэд хүчний өгчүүл их додрын жамсгал энийг уншвал манчрын магтаал 7 гишүүдсэлт сурах үтээхийн 2 хэрэг үтээхийн тулд манчр залбирсан шүлэг 4 аюулгын үүднээс манчрыг магтсан шүлэг манчрын намтар бүтээсний ерөөл өгүүлхэн арстан манчрын магтаал цагаан манчрын магтаал 2 моторт ямандагийн магтаал хөх азаалагийн магтаал буюу миомб хөх азаалагийн магтаал адистидийн далай хэмээх миомбын дот шүү гэж хэлвэлээ. Тэрлийн багта. За азаалагийн ерөөл буюу миомбын ерөөл Базар Бидэрнагийн магтаал буюу Дорж намжийн магтаал Базарваны магтаал 7 гишүүсэлт Бачирваны магтаал 4 үсийн залбирсэлт Үснийхаа визээ буюу Зүгдэр намжилмаагийн магтаал 7 гишүүсэлт Цагаан шүгүртийн 2 магтаал одоо хурал уншдаг тэр нөгөө Жалужива гэх мэт 2 магтаал Сарасвати охин тэнгэрийн магтан залбирсан шүлэг Сарасвати охин тэнгэрийн магтаал Билги ухваныг гүйгүүлэгч ихийн магтаал ширчим Эрлэг номон хааны дотоод үтээлийн магтаал Шүмэнсийн омгийг тийм хэмхлэг чимэх энэ юу нөгөө намшири болоо дүтэн чимэр гэдэг магтаал юм байна. Тэр юм уу та. Сухавидын орны зохиол ерөөсөлт дээд орны хаалгыг нээгч хэмээх 4 хүчний намжлын алтан гэр судрын дотроос их авсан байдаг. За ласын их ерөөлийн зан үйл тэргүүн дунд эц 3-та буян тулах ерөөл цаглашгүй галуу хэмээх ерөөл юм хийгээд цагаан лямхаа тэргүүднийг бүтээсний ерөөл юмын судар бүтээсний ерөөл 25 мянгатыг бүтээсний ерөөл буюу Пилигримийн 25 шүлэгт номыг бүтээж барал шивэлсний ерөөл нөхцөлтийн 2 зүйл зорих ерөөл нас орсон хүмүүс дотор зориул 2 зүйл зорих ерөөл амьдын 3 зүйл ерөөл амьд хүний одоо насан урсгах тэргүүтэнд хайдуурын бүчийг агцаар дор үндсэн гүрүү йога буюу ламын бясалгал багшийн бясалгал басуу сурж агцаар дор үндсэн багшийн бясалгал энэ басуу сурж гэдэг чинь хайдуурын бүчийг төрсөн дүн хоёулаа гандан хийдийн ширээттээр суусан басуу жожиж янцсан гэдэг байна. Басаа багт одоо жалцуурын бүчийн дараа чинь хайдуу богд ширээн суугаад тэгээд дараа нь ин суудаг үлээ тэгээ явж бод басуу суржин гэгээ суугаад ах トゥ хоёр лам богзонхын шашинд 2 суржин ах トゥ хоёр байсан. Нэг нь хайдуурын бүч нөгөө нь басуу сурж. Хурангуй ламын бясалгал нугууд одоо хурангуй гэсэн багшийн бясалгал нугууд. Сургаал зэрлэг бичиг тэргүүтний аймаг нь бол Жаасугатор манчрын гэгэнийг үзгөө загт магтсан шүлэг манчрын айлдсан анхааран авахын хурангуй зэрлэг олоход гайхамшиг тэмдэг усны битүү айлдсан шүлэг өөрийн ондыг үгүүлсэн хэрэг сайн болсон хэмээх зэрлэг дээргүй 3 эрдний үгсийн найрлага үлэм санааныг дурдаг судрын давч манчрын зэрлэгийг Эремдава ламдор бичиж өргөсөн судрын зүгийн анхааран авахын онс бас Эремдава дор өргөсөн тарины зүгийн анхааран авахын онс төв үзэлт ламдор өргөсөн бичиг намхай жинсан ламдор өргөсөн бичиг буян үйлдэхийн онсны асуулга үлэм цагаан санаа хэмээх ялгуусан эрхтийн асуусны хариу бодломын асуусны хариу сайн газрын хэлмэрчийн эсэргүүцний хариу манчр очрын зан үйлээс асуусны хариу энэ хойд хоёулын туслахын арга
зовлонг мөр болгон авахын увдис тус амгалангийн орныг баригч хэмээх бичиг ганц эхийн омбодор хайрлсан хоёр зүйл бичиг захуу омб Афган дагвар хайрлсан хоёр зүйл бичиг базар ширээ сургасан зэрлэг үсгийн үцэглэн чимэг хэмээх сургаал үсгийн үцэглэн чимэг хэмээх сургаал үгсийн найрал хотол төгсөн ярва илгууны оюуны судлбарыг дүрсийн өчүүхэн хязгаар ба цагийн богны хязгаар тэргүүтэн нийс асуусны хариу гурван шүтээнийг бүтээн дагсны ач тус богдын өчсөн ёсоор сайн тэтгэгчвэр битсэн 35 бурхны өнгө болон мотрын байдал эрдмийн ялгуусан чимэг дор хайрлсан бичиг дэлгэр өвд дор хайрлсан шүлэг гармава зуржид хайрлсан шүлэг зогт жанава дор хайрлсан шүлэг Монгол хааны хөвгүүн дор хайрлсан зарлиг давж анцсан хаан дор илгээсэн бичиг сайн нэртэд дор илгээсэн сургаал шагжаа ширий дор хайрлсан ерөөл орчлонгоо сэтгэл гунирхын үг эрдмийн далай ноён сургасан зарлиг алдар эрдэн дор сургасан зарлиг чөлөө шүтэн дор буян үлдэхийн сургаал жамаагийн ноён дор хайрлсан зарлиг хайдуу өрөмбүүчид дор хайрлсан бичиг бин ламд хайрлсан сургаал өөр дор дуртгсан орчлонгоос уйтхын үг дайман хаан дор хайрлсан бичиг гундаа дор хайрлсан бичвүлэг бонсодын буйны садан дор хайрлсан зарлиг намхай жансан ноёнд хайрлсан зарлиг жоозой гавжид сургасан зарлиг бойдлам дор хайрлсан хоёр бичиг хурлын цаад хууль тогтоосон хоёр зүйл бичиг шахягийн Афган дагвд хайрлсан бичиг богдын ном сонссны тоон бичиг насад уйлагч бодис одоогийн цадиг яруу аялгууны галбироос модон хэмээх алдар бодламын намтар аттестатийн сүмбэр уул хэмээх нугуудуулаа агуу их явдлыг ном усны аймаг нь Балчингийн агуу их тайлбар сайн номлын алтан эрэг хэмээх үргэлжид орсон тэргүүтний ялгалыг ном усны тодорхой оюутны зорчихын шат хэмээх 20 хуваргийн тогтоосон бичиг энэ дандаа сургуульд хэрэгэлдэг сургуулийн номууд түүний довч шүлэг тэгээд даяан дүрсийн тогтоосон бичиг удирдахыгэд магдын утгыг тийм ялгсан сайн номлын зүрхэн нэрт шаштар Нясанус сэтгэл ба бүхний шүтэн хоёрын бэрх орныг номлосон шүлэг түүний агуу их тайлбар сайн номлын далай хэмээх нугуудуулаа гүн үзлэг номлосны аймаг нь үндсэн бэлэг ухааны их тайлбар ухааны далай хэмээх төв үзэлд орох нэрт шаштрын тайлбар тааллыг маш тодруулагч хэмээх энэ Умаа гомбаровсл гэдэг гүндэл амгууны ажлын урьдчилан хөтөлсөн. Хэтрүүлэгчийн 8 бэрх онсон жалцав богдын тогтоосон бичиг Зарья аватара буюу бодисодын явдалд орохын энэ хүү бэлэг пирамидын бүлгийн номдол жалцуу заржин тогтоосон бичиг намшид нэмбүүж. Бас тэр бүлгийн тайлбар ухааны 60 шүлэгтийн номдол жалцуу богдын тогтоосон бичиг. Бас түүний умардахын тэмдэг буюу мартахаас сэргийлсэн бичиг, төв үзлийн чимгийн тогтоосон бичиг, үзлийн хураангуй хөтөлбөр. Хайдуу өрөмбүчийг нь тогтоож бичсэн үзлийн хөтөлбөр. Төв үзэлд Умава ламын бичсэн үзлийн хөтөлбөр. Манчрын номлосон үзлийн онсон довч нугуудуулаа. Винан аймгийн судар зохиосон бичиг зохиол нугууд нь Винагийн далайн зүрхний хураангуй 17 орноос номлосон суртлын тогтоосон бичиг. Винагийн үндсэн судрын тогтоосон бичиг. Гэлэн гислийн суртал жалцуу богдоор тогтоосон бичиг 2 намзай даммаа хэмээх Вина баригчвэр богдын зарлагчлан зохиосон 2 зүйл их суртал. 3 орны зан үйл нугуудуулаа. Хэмжээч буюу шалгуурын Прамана Самууча салбар зохиосон номуудын аймаг нь 7 аймгийн орхын хаалга хэрэглэгчдийн харанхуйг арилгах хэмээх тийм тайлбарын элтийн бүлгийн номдол жалцав бээр тогтоосон бичиг. Хэмжээчийн умардахын тэмдгийн их бичиг буюу мартахаас сэргийлсэн тэмдэглэл бичиг. Илт бүлгийн номдол хайдуу богдоор тогтоогоод бичсэн бичгүүд болоо. Бодмөрийн аймаг нь сайн зарлагын онц бүгдийг хураасан их бодмөрийн зэрэг. Түүнээс хураасан баг бодмөрийн зэрэг. Мөрийн зэргийн хураангуй утга буюу ламрин дүүтэн.
мөрийн эрхэм 300 ламзуу намсан. Тус амгалан дор баригдуулахын зэрэг мөрийн 3 онцныг номлосон увдис гончигч жултам ламдор айлтгсанд хайрлсан гончиг жултам ламбар айлтгсандар хайрлсан мөрийн зэргийг довчлон үзүүлсэн увдис шарав болсон ламдор хайрлсан огоо төгс анхааран авахын онс амирлангуй үлэмж өрх онсон суртлаас түүсний номлол жамин зоржвэр тогтоосон бичиг бодисодвогийн шагшаавуудын бүлгийн тийм номлол бодийн гол мөр хэмээх дээд хоёр самварын жис засгыг үйлдэхийн ёсон нугууд бол йогийн үндэсний аймаг тэргүүд нь очир үзүүрийн мандлын зан үйлийн тогтоосон бичиг очир төвийн газрын зан үйлийн тогтоосон бичиг очир төвийн мандлын зан үйлийн тогтоосон бичиг загар барьд бясалгалын дэрэг тэргүүдний тогтоосон бичиг газрын зан үйлийн бүжиг үйлдэх ёсон биной баригчийн тогтоосон бичиг дээд зогтын тогтоосон бичиг тийм чанарыг хураасны тайлбарын тогтоосон бичиг дондуу бол ламбэр богдын зарлагчлан бичсэн муу заяаныг арилгагч дандрын тайлбар биной баригчээр богдын таалалчлан зохиосон бирүү занагийн зан үйл дандрын утгыг тодруулагч хэмээх түүний тайлбар сайн номлол бүгдийн зүрхэн хэмээх бирүү занагийн зан үйлийн тогтоосон бичигүүд болон Минг давхарсны ил онол цагаан Минг давхарсны ил онол гэдэг чинь 5 мэгзэг гэдэг одоо өвчин зовлон элдв бозар азарт их сайн бурхан гэж хэлдэг. Минг давхарсан 5 мэгзэг баг. За цагаан сарсвэтийн 2 зүйл ил онол гэдэг нь цагаан охин сарсвэтийн их шигт янжинмаа гарвын. Тэгээд Марузигийн буюу Осор Жамаа бурхны ил онол, Навчин дээлт буюу Ламоо Жамаа бурхны ил онол буюу бясалгал. Бэлэг бэлгүүний дагна гэдэг нь иш хандмаагийн бүтээл ягүйдэх үз повоо юм. Муу дуутын насны бүтээл богдын таалалчлан бичсэн усан балингийн зан үйл дэлхийн эзэдийн балин биной баригчээр богдын зарилгчлан бичсэн үйл явдлын үндсэн нийтийн зан үйл 3 ядгуурт барилдуулахын ёснууд бол нууц харангүй тэргүүтний аймаг нь нууц харангүй сандуун жүдийн ядгуурын дандар 17 бүлэгтийн тайлбар энтхийн зандраа гэрт ламын зохиосны дээрээс завсар дор хавчуулах тайлбараар жич тодорхой болгон тайлсан их тайлбар. Түүний доторх бэрх онцны аймгийг нарийнаа шинжлэх эрдний ногоо хэмээх дандрын тайлбар угаа хавсарч номлох газрын дасгалбарын хураангүй утга очир бүхнээс төгсний тайлбар өвдсийг тодорхой үзүүлсэн хэмээх нууц харангүй агшивая очрын бүтээлийн арга ариун йогийн зэрэг хэмээх түүний мандлын зан үйл эрхшлийн утгын тийм чанарыг маш тодруулагч хэмээх жухан байдлын зэргийн номлол онцны утгыг тодруулагч хэмээх төгсгөлийн 5 зэргийн онцны утга бүгдийг маш их гүйцэлдүүлэх хэмээх төгсгөлийн 5 зэргийн нэгэн дэвсгэрийн дээр гүйцэтгэр бясалгах улаан хөтөлбөр бэрх онцны тогтоосон бичиг бэрх онцыг үзүүлсэн шүлэг очир дарын хутгийг олохын мөр дор суралцах ёсон таалал дээргүй тогтоосон бичиг ил бодийн тогтоосон бичиг очир урлагийн тогтоосон бичиг өөрийг ажиллахын тогтоосон бичиг 450 шүлэгтийн тогтоосон бичиг 20 зан үйлийн голын үгийг тайлсан бичиг номлолын дандар очир эрхийн тогтоосон бичиг 5 зэргийн хураангуйн тогтоосон бичиг хайдуу өрөмбөчий тэргүүтний тогтоож бичсэн 21 өчүүхэн бичиг амнаас мэдсний тэмдэг бичиг холих ягуудхийн өвдөс басуу жидүн гэгэний тогтоосон холих ягуудхийн өвдөс балчир гавжийн тогтоож бичсэн үүсгэлийн зэрэг манчрын бүтээлийн арга нууц төгөлдөр хэмээхийн нарийн үндэсний шинжил тогтоосноо бичсэн бичиг манчрын бүтээлийн хамаг сайн хэмээхийн номлол жалцав бээр тогтоосон бичиг ялгалыг тодруулагчаас салгасан өчүүхэн бичиг очир садваг баясган үйлдэгч зан үйл халуусан өгөгчийн зохиосон тайлбар тэргүүдний тогтоосон бичиг гэтгэж зөөлөн очрын бүтээлийн арга зөөлөн эгшигтийн тааллыг тодруулагч хэмээх өвдсөн үеийн цацгийн тогтоосон бичиг
тогтоосон бичиг. 3 хилэнтийг бяцлах тэргүүднийг тогтоосон бичиг. Очир эрхийн номлосон тарин түүж ажиллахын зэрэгмжийн тогтоосон бичиг. Хаян Хервагийн үүднээс бороо хариулах үүлнээс автсан хэмээх үүдс. Их хүчтийн үүднээс хур оруулах үүдс. Вина баригчаар тогтоосон бичсэн дэлгэрэнгүй думд хураангуй 3 зүйл 18-ны зан үйл. Дандар номдол төгссний сүүлдэр очирт багштар дахид өргөхөсний Иремдава Ламбер битүү цэцгийн номлогыг байгуулсан бөгөөс үцхгүй хэмээсний хаяг бичиг. Зан үйлийн дахлын эрхийн шүлэг ерөөл. Өлзий өгүүлэх нөгөөд булаа. Дээд амгалан тэргүүтэн буюу Закрасамбра дэмчиг бурхан тэргүүтний номын аймаг зохиосон аймаг. Язгуурын дандарын их тайлбар нуусан утга бүхнийг тодруулах чимээг. Юевагийн зохиосон ил ондын агуу их номлол хүснийг дэвлэгэх чимээх. Төгсгөлийн зэргийн тийм номлол шидсийн үрийн цацаг хэмээх. Төгсгөлийн зэрэг их йогийн хураангуй хөтөлбөр. Бүтээлийн арга их амгалан тодруулагч хэмээх. Дахлын эрхийн шүлэг. Хаврын хатан эхийн дуун их шиг. Дэлбүүвагийн ёсны биеийн мандлын бүтээлийн арга таалыг маш тодруулагч хэмээх. Түүний биеийн мандлын ван авахын зан үйл эрдний гуусан хэмээх. Төгсгөлийн 5 зэргийн номдол нуусан утгыг үзхийн нүдний нэг чимээх. Гүнсэн Ламбер богдын зарилэгчлан бичсэн 5 зэргийн хөтөлбөр. Агшаа буюу очирвэр зарилэгчлан бичсэн төгсгөлийн зэрэг гаврын тусал хэмээх жалцав богдвэр бичсэн төгсгөлийн зэрэг. Биеийн мандлын хавсарсан нэмлэг. Гадаа дахил гарын дахиасэлт. Өвсвэ мөцсөн Солонго баатрыг дахиж магтсан шүлэг. Ерөөл өлзий өгүүлэх нугууд ба 10-ны дахлын буюу цээжүү 10-ны дахлын зан үйлийн тогтоосон бичиг. Хойд даяан ба нуу саялгуу орны өчөөхөн бичиг. 8 их шитний нэр ба суухын зүг. Дагинсын далайн тайлбарын тогтоосон бичиг. Базар дагнын буюу очир дагнын тайлбарын тогтоосон бичиг. Наравагийн 6 номын хөтөлбөр итгэхийн 3 онсон төгөлдөр хэмээх. Гоншин Ламбер тогтоосон бичсэн 6 номын зорилгын аймаг. Габалла бурхны голын тайлбар тэргүүдний тогтоосон бичиг. 2 шинжилэлтийн тогтоосон бичиг. Очирын тогтоосон бичиг. Сүнсэн ягуутгхийн номлог алтан хаалгыг нээгч хэмээх. Миний ихгүй эхийн бүтээлийн аргын тогтоосон бичиг. Улаан дагны эхийн бүтээлийн өчөөхөн бичиг нугуудулаа. Ямандаг тэргүүтний аймаг нь зогт очир аюулгагч Ганц Баатрын бүтээлийн арга шүмэнс бүгдээс тэн ялгуулсан хэмээх. 13 бурхантын бүтээл эрдний хуурцаг хэмээх. Одоо энийг 13 бурхантын бүтээл эрдний хуурцаг гэхвэл одоо гандын хэд торийсон болгонд хэлж уншдаг 10 хангалынхын төглөөс уншдаг жигжил хааж үссэн маа гэдэг нь энэ. Хар ямандагын бүтээл Бадрангуй эрдний хэмээх. 13 бурханд 3 ямандагын хот мадал вангийн зан үйл эрдний эрх хэмээх. Очир аюулгагчийн 4 үйлсийн гал мандал шидийн далай хэмээх. 3 судалдууга гадаад дотоод нууцын эрлэг ба 3 зүйл ямандагыг хавсарсан 2 зүйл өвдөс. Ямандагын 4 үсэгт сахиа буюу сахиус хүрдэн. Чандсан хорлолыг хариулах өвдөс. Амирлангуй догшин манчрын үүднээс сэтгэрийг сахих ба насан уртгах тэргүүтний өвдөс. Ямандагын нягуур мутар тэргүүтний гадаад дотоод нууцвэр номлосон номлол. 49 бурхантын тогтоосон бичиг. 4 йогийн тэр ямагч чанараас салсан өчөөхөн бичиг. Манчар амирлангуй хилэнтийг авсаргаж бүтээх хэдэн зүйл өвдсүүд болон 4 өлзийгөөр хүрээлсэн Хаян Хервагийн бүтээл. Их хүрдэн очирвааны ил ондын тогтоосон бичиг. Вина баригчаар богдын зарилэгчлан бичсэн их хүрдний бүтээл буюу энэ их хүрдэн хэрэг хорол дэмчиг юм бол. Их хүрдний бүтээл шид сүхний сан хэмээх. Түүний мандлын зан үйл шид сүхний гарахын орон хэмээх нугуудулаа. Цагийн хүрдэн буюу Дөнхрийн номын аймаг нь зохиосон номууд нь 6 барилгын очирч шүлэг хайдуу Римбүчивээр тогтоосноо бичсэн 6 гишүүд барилгын үрд явахын аймаг буюу удирдгалын аймаг. Азали Миегомб
Миеба азалыг гэрбтэгбэр 7 удаа болгосны 7 утга болгосны өчүүхэн бичиг. За 6 барилгын тогтоосон бичиг. Бүтээлийн аргын өчүүхэн бичиг. Нам сангатын тайлбарын өчүүхэн бичиг үе жамбал санжитын тайлбарын багхан бичиг. Төгсгөлийн зэргийн онцны хураангүй. 6 барилгын үндсэн үг. Амгалан хоосны өчүүхэн бичиг. Ван өхүй ёсны тогтоосон бичиг. Дондув болбоор тогтоосон ном бичсэн 6 барилгын төгсгөлийн онц. Бодламын тогтоосноо бичсэн 6 барилгын хөтөлбөр цагийн хүрдний нийтийн утга. Цагийн хүрдний дандрыг зарлиг мөн хэмээн бүтээсэн өчүүхэн бичиг. Учир шүлгийн номлого тогтоосон бичиг. Ил онол хийгээд авшигын тогтоосон бичиг. 6 барилгын чухал хэрэг тогтоосон бичиг. Үхвийн хоног ба насны үлдсэнийг шинжилхийн бичиг. ертөнцийн орны энэ их чухал юм байна. Хүн хэдий нас үлдээд байгаа болгон тэрийг шинжилдэг бичиг гэж байна. Тэр дээр нөгөө цагийн хүрдний дандрыг бурхан багшийн зарлиг мөн гэдгийг баталсан бичиг. Тэр их чухал бичиг байна. ертөнцийн орны бүлгийн тогтоосон бичиг. Хайдын өрөн бүчигээр тогтоосноо бичсэн хэрэггүй гэрэл нэрт их тайлбарын бэрхийн орны номлол нугууд бол хайдын өрөн бүчигийн юм бол цагийн хүрдний номлолыг хамгийн их тайлбарсан ном шүү дээ. Богд байдаг. За тэгээд энэ шавнар нь богд зонхын гэгээн айлдаа тэгэнгүүт одоо энэ шавнар нь тогтоочдөг. Тэгээд тогтоосноо дараа ном болгоод бичдэг. Богд зонхын гэгээн заримд нь миний тэр үед одоо та нарт айлдсан буюу номлосон гэх юм. Номлосон одоо тэдгэрийг чи нэг ном болгоорой гэхэд юм хайдын өрөн бүчи жалцуу гэгээн бусад тэр вина баригч ламгой энэ одоо ингээд ном болгоод бичээд явсан юм номууд. Тарин нийтийн аймаг нь 4 үндэсний ван ахва бясалгал бүтээл шийдвэртэй аймаг сэлтийг огоо төгсөөр номлосон их шаштар очир дарын мөрийн зэрэг аграм ч юм уу. Ламыг шүтэх буюу багшийн шүтгэхийн 50 шүлэгтийн тайлбар шавийн эгээр бүхнийг хангах чимээх. Нууц тэрний шагшаавадын тийм номлол шидсийн үрийн цацаг хэмээх нугууд бол эдгээрийн дотор шавнарын зохиосон номлол олон байх удирчиг бүгд богд зонхоогийн зарлигийг бичсэн мөн бөгөөд дээд лам нар бэр цөмбөмбөгийн дотор оруулж тавьсны тулд энд богдын зарлигийн дотор тоололцсон буюу гэж. Одоо жи явсрайсан буюу богд зонхын гэгээн хайдын өрөн бүчигийн жалцуу богд гэгээн энэ 3 богдын зохиосон номуудыг нэг дор нийт 19 бут болгож ингэж тоолж явдаг. За бас шавнар бээр богдын зарлагчлан бичсэн боловч үүний дотор эс тоолсон ч олон буй бөгөөд манчирвэр богд зонхоодор номлож хайрсныг нь төв үзэлт умаава ламбэр судар болгон бичсэн манчрын номын аймаг хэмээн алдарснууд ч буй болгоо жамин чогор гэж алдартай ном байдаг юм. Тэр бол манчир орхон өөрөө айлдаад бүгдийг богд зонхоо гэгэнд айлдаж өгөөд тэр үедээ бол нөгөө умаава лам буюу энэ төв үзэлт ам хэлмэрчилж байсан учраас судар болгож бичсэн болтой их эртний цагийн. Тэр энэ мэт улаан манчрын багшийн ёг чар манчрын ил онол үүний жанан биеийн мандлын жанан нууц бүтээлийн ил онол жанан дотоод бүтээлийн ил онол ван хүрдний өвс элдний сахиус хүрдний өвс элдний сахиус гэж юм. Тэгэхээр одоо манчир орхны арилд элдийнх нь тэрнгэр сахиус идэх хүрд юм. Хамирлангуй дэлгэрэнгүй эрх гурваны өвдөс хэлийг хурц болгох буюу хэлийг одоо өгүүлгүй сайн болгох, хурц болгох, бузар болон ад тэргүүтнээс хамгаалах, 3 зүйл сахиусны хүрдэн үрэл бүтээх өвдөс, буурцгийн үлийн барилга номлох, эсэргүүцэх зохиох 3-ны өвдөс, үйлс бүтээхийн товч, түүний номлол, эрхтор хураахын өвдөс, догшны өвдөс, ад дотгорыг дарах өвдөс, бүднэрийн хорлыг амирлуулах өвдөс, бэлэг ухаан аривдгах өвдөс, гэтлэгч дар ихийн онол, түүний гал мандал, түүний вангийн зан үйл, цагаан чакра самбра буюу цагаан дэмчиг бурхны насны бүтээл,
цагаан дархийн бүтээл, вангийн зан үйл. Бие зарлиг сэтгэлийн үүднээс өвчин ад дотор зүүдний тэмдэг тэргүүднийг арилгах өвдөс, хий сэтгэлийн онцны өвдөс 3 зүйл эрлэг номын хааны бүтээл, авшиг, гал манд нугууд болоо. Ус болсон мэгзмийн үүднээс бүтээх маш олон гүн нарийн өвдөс нугууд буй болгоо. Тэр мэт энэ тоосон нугуудыг довчлуус Магдалины тэргүүдний аймаг дор 72, Сургаал тэргүүдний аймаг дор 62, Балчингийн аймаг дор 8, Төв үзлийн аймаг дор 12, Винан аймаг дор 8, Хэмжээч буюу Парамана Шалгадаг ухааны аймаг дор 4, Ламиран буюу Бодмирын зэрэг дор 12 бөгөөд үүнээс дээш нь эрхэлж Судрын аймаг болно. Ёг тэргүүдний аймаг дор 20, Нууц Оронгой аймаг дор 43, Дээд Амгалан тэргүүдний аймаг дор 30, Ямандаг тэргүүдний аймаг дор 19, Цагийн хүрдний аймаг дор 21, Тарин нийтийн номлолын аймаг дор 3 бөгөөд эдгээр нь Тарины аймаг үе. Тэдгээр бүгд номын тоог нийлүүлвээс 313 ном зохиосон буй. Үүнээс гадна Манчрын номын аймаг дор 34 зүйл бий болоо. Бас шашин амьтны тусын тулд бог зонхойн гэгээний үеэс эхэлж бүтээсэн гайхамшигтай шүтэн гандан хийдэд дахиж байх нь уу? Шарлийн мөнгөн сувраг үдсээр тустай хэмээн алдарсныг заасан их сүм дор цөмийг Жалцвын гэгээн ба Винна баригчийн гэгээн хоёр голлон дааж байгуулсан буй. Цуврагулсан зандан гэрв. Түүний дотор тухайлан нээж хийсэн гэхүй нэрт торгон хөшиг, торгон лавир сэлтва, 16 батад агч буюу найдан жүдэг, дарман далаа, 4 махранз, Нууц Оронгой агшив очирлууга сэлтийн нэхмэл хөрөг бурхны биеийг нэхэж нээж гаргасан гайхамшигт эдгэр нугуудыг Жамчин Жиржин шив амуухай хийгээд Содом Жаруу гэмээх 2 бэр, Дайман Юнда хааны ач, Шүнди хааны дан болж байх үедээ олдныг үүнийг өргөсөн бөгөөд хөшиг лавирын торгон дор утаа үл шингэх, досва ус үл халдах, лавир дор тарины үсгүүдийг нэхэж гаргасан буй. Энэ зандан гэрийн өндөр нь бол 2 давхар байшингийн хэртэй, агуу том нь бол 8 багантай гэрийн хэртэй буй. Энэ гэрийн дотор заасан шарлийн мөнгөн сувраг нь бог зонхойгийн гэгэний шарлийг бууруулгүй залаад олон зүйл адил шүтэнээр дүүргэсэн шагшин авалтын үнээр ангилж байх үнэн сүсгээр залбираас орчлон нийт болон муу заяаны зовлон бүгнээс аврагч гайхамшиг их адистад бөгөөд гандан хийдээс шүтэний эрхэм нь энэ буй. Урд ойрдын цэрэг төвдөд мордож одсон цагтур нэгэн ноён бэр булаахаар хүчээр суврагыг нээж үзэхээр богдын дүр нь өчүүхэн ч уурсангүй байсан бүлгүй хэмээн мөн. Урд цагт нөгөө ойрдын цэрэг буюу одоо Цэрэн дондын цэрэг юм уу? Цэвэн Аравдангийн цэрэг. Урд ойрдын цэрэг бол төв дуруу сэргэлэн мордож одсон цагт нэгэн ноён нь бол булаахаар тэрхүү богдын шарлыг мөнгөн суврагыг булаа игээд хүчээр суврагыг нээж үзэхэд бол богдын дүр нь өчүүхэн ч уурсангүй байсан бүлгүй хэмээн мөн. Хожим 50 дугаар гандан ширээт гиндэн бунцгийн гэгэмбэр мөнгөн суврагын гаднаас давтсан алтаар бүрж алтан сувраг болгосон болно. Галуу эвдэрхүй цагт энэ сувраг нь Тэнгэрийн орноо заларч тэнгэрсэн шүтэн болон орших хэмээн номлож бай. Хожим ирээдүйд Тэнгэрийн оронд очих юм бэ. Энэ дэлхийн ертөнц зүрх. Энэ суврагын баруун этгээд дэх тийм ялгуулсан сувраг энэ нь богдын шивнэрийн ахмад 2 дугаар гандан ширээд Жалцуу дараа мөнчний гэгээн 13 жил ширээнээ суугаад 69 насндан хар хулган жилд нирван болсон түүний шарлийн сувраг буй. Түүний анхан дахь тийм ялгуулсан сувраг нь богдын дотоод зүрхний эрхэм шив гутгаар гандан ширээд хайдүүрэн бүчи гэлэг болсны гэгээн 8 жил ширээн суугаад 54 насндан шар морин жил нирван болсон түүний шарлийн сувраг буй. Хайд бүгд ер нь урт наслаг юм байна шүү дээ. Баруун этгээд дор Жалцвын гэгэний суврагнаас дорогш дараагаар 4 дугаар гандан ширээт Шалува Лев жанцан, 5 дугаар гандан ширээт Лодой Чойжин, 6 дугаар гандан ширээт Басуу Чойжи жанцан буюу Жирун Эрдэнэ Чойжи жанцан, 8 дугаар гандан ширээт Молон Балва Бал Легвин Лодой нугуудын шарлийн сувраг буй. Бог зонхойн гэгээний 8 зорж нараа дараалан суусан.
4 гандан хэд суугаад жамын зорж гэгээн бол грэм хийдэг. Жалцуу жамчин зорж болохоор сэрэ хийдэг гэдэг ингээд богцонхын 8 их зоржууд бол энэ 7 хэдэн гарч 5 гарч. Зүүн этгээдэр 7 дугаар гандан ширээт лодоо ядаг намхай авал лам чойдаг самбуу лам нугуудын суураг байна. Богдын ширлийн алтан суурганы өмнө бог зонхоо жалцуу хайдвжээ 3-ны биеийг эми ургамлаар бүтээсэн их айдастэд ба дээд амгалан туяа Чакра самбрагийн 62 бурхан дэлгэх гомбих эргүүлгийн лумхаан дээр суулгаж бүтээсэн 2 зүйл богдын бясалгал дор дахиж байсан ямандаг манчир нугууд болон богд гэгэний бадар аяг зоогийн шаазан нугууд буй. Зандан гэрийн хаалгын баруунд санжаа эренчин ламын суураг зүүнд нь намхай жинцэн ламын суураг буй. Жалцын гэгээнээс Левгэл одоо хүртэх 7 гандан ширээтийг зангийн 7 манчир хэмээн алдарсан бөгөөд гайхын шиг эрдэмтэй их богд нар болно. Ямбаажин голын ариун сүмдөр богдын гэгээн 61 насны дахиад жилд бүтээсэн Шагшаавад Шагамоны гэгээн маш их айдастэд буй. Үүний тухайд урд зэсээр хийж алтцсан 2 давхар дээвэр болон 6 талбарт түшлэг өмнөд нь ороолцсон луга сэлтийг болохоо ван үсгээр бүтээсэн буй. Зүүн этгээд дор жалцын шүтэн авид, хайдвын шүтэн Шигмон, ариун 8 нөхдийн ахмад Балдан самбуугийн шарилын суураг, эренчин оцор ламын шүтэн авид нугууд буй. Баруун этгээдүүд жидүүн гэгээний бүтээсэн ялгуусан астан хүрхэлтийн бий 2 бодисод сэлтва жижид тайжийн бүтээсэн Шагмон бурхан багш, дагзээ тайжийн бүтээсэн майдар, жижид гэгээний шарилын суураг, гандан ширээт лусан даржаагийн шарилын суураг нугууд буй. Бас гол Шигмоны барууна 54 дугаар гандан ширээт Авган Чойндангийн бүтээсэн мөнгөн суураг, зүүнд нь 53 дугаар гандан ширээт Жандсан сэнгийн бүтээсэн мөнгөн суураг нугууд болоо. Сахиусны сүмд шүтээний эрхэм ямандаг, түүний зүүнд эрлэг номон хаан дамжин чойжил зааман дэсэлтийг богд зонхоо өөрөө бүтээсэн бөгөөд энэ хийдийн нэгэн их айдастэд шүтэн буй. Энэ нөгөө нэг далайн өгшиг 51 онд хятад руу явахад занаад хараад байсан тэр дамжин чойжил гэдэг мөн байж байна. Ямандгийн барууна 6 моторт махгал, 4 моторт охин тэнгэр лам. Чадраавал тэргүүтний 4 нөхөрлөгөө сэлтийг бүтээ хэмээн гэрээс зарлиг айлцнаар жацуу дүлзэн 2 бүтээсэн буй. Цэнгэлийн байдлаар суусан 6 моторт махгалнуу хайд өрөн бүчийн бясалгалын шүтэн буй. Дойлонгийн сүмийн дунд нууц харамгүй түүний дор нь дээд амгалант буюу дэмчиг. Өөр нь очир төвлөгөө 3-ны үлшгүй харшийн дойлонг богд өөрөө бүтээсэн буй. Бас хадын их бясалгал намын суураг тэргүүтэн 6 суураг буй. Яма бурхтын сүмдор давг жинцэн хаан бэр богд зонхоодор өргөсөн шумансыг номогдох Шигмон ба гайхамшигтай бүтээсэн ямандгийн дойлон богдын бясалгалын шүтэн олон зуун Яма ба илт бурхад буй. Яма хэмээх нь цагаан заслууга зэсийг холбоосов ли хэмээх өгөөд түүгээр бүтээсэн бурхныг Яма хэмээн мөн. За Яма бурхан гэвэл юм байна. Цагаан зас гэдэг одоо тийм зас гэдэг бодис байдаг. Тэр застай зэсийг холихоор зэрэг ли хэмээх бодис болдог өгөөд түүгээр бүтээсэн бурхныг бол Яма гэдэг юм гинэ. Алтан бурхан хэмээсэн зэсээр бүтээгээд алтцсныг хэлдэг. Тэр чөө хятадын зэслүүгээ адил ус. Өөрөө гарсан зэс буюу аринжин зэс хэмээх ба шаравтар улаан бөгөөд юм хийхэд ийдэг зөөлхөн алтан зэс хэмээх ба хөрөвтөр улаан бөгөөд хөшүүн төмөр зэс хэмээх нугууд болон чулууныг хайлсан нас гардагч зэс хэмээн. Лодоо Чойдангийн гэгээний байгуулсан шин сүмдор мөнхүү түүний бүтээсэн Шагмон бурхан багш мөнгөн суураг бог зонхоогийн гэгээн хөргөв. Баруун этгээд нь Шагмон бурхан багш авид бурхан оточ манд бурхан лодоо чижин гэгээн дүр нугууд болон зүүн майдр 2 бодисод сэлтва цагаан азаалаа буюу Миова бурхан 2 бодисод сэлттэй манчир Шагмоны 2 суурга олон ном нугууд буй.
ламын сүмд бол бог зонхоогийн гэгээн дүр мөнгөөр бүтээсэн 3, тэсээр бүтээж алтцсан 2, отож урхан бичин банчин лусан чөжиж янцсан нэгэгийн буюу өндөр гэгэний өгч лусан чөжиж янцсан болон Жуу Адшаа, Борон багш 5 дугаар Далай ламын гэгээн дүр нугууд болон бог зонхоогийн намтар нэгэн их хөрөг 16 баттагч найдан тэргүүтний нэхмэл хөрөг 26 нэхмэл гэж одоо манайхны нөгөө ямар хөрөг гэдэг вэ одоо яагаад тогоом хийдэг тэр нэхмэл 26 за бог зонхоогийн сүмбэм 16 Болтамга дарсан тэмдэгт ба Жагри тайжийн өргсөн алтан ганжуур нугууд бай. Сайвар утасны сүмдор 8 мөнгөн суврага 6 гандан ширээтийн шарил залсан 6 сувраг бай. Дээрх ламын сүмдор гандан ширээт гиндэн дам даржаагийн сувраг эхлэн 10 ламын шарилийн сувраг байгаа. Ямбажингийн зүүн өнцгийн майдрын сүмд энтхэгээс нисж ирсэн хэмээн алдарсан майдэр бомбын дотор нөө ямангийн 13 бүсэн гэсэн гайхамшигт мөнгөн сувраг бас майдэр авид бог зонхоо нугууд бай. Бог зонхоогийн ойрцгой ордноо 3 дойлонгийн дахиуй дор өвсөн бүтсэн солонгийн өнгөт гандан гавал бурхан ба тэр цагт бүтээсэн аюуш өснийхаа буюу жүгдэр намжилма бизяв өснийхаа бизяв жүгдэр намжилма цагаан шүгүүрт манцэр тэргүүтэн болон олон лима бурхад богдын ном судар номтэл тэргүүтэн хувцас гүйцэд суусан олбог мотрын тамга сэлт буй. Гэгээн гэрлийн агуу энд балтан зорж барьсан. Гэгээн гэрлийн агуу хэмээх ордоо их хүрдэн очирвааны лойлон хэрмийн зураг дор гэрэлт богд хэмээн алдарсан их адисттэй хөрөг нугууд бий. Их дугны гол дор богдын гэгээнтэн ном номлосон арслан талцын ширээ бий. Бас майдэр хийгээд бог зонхоогийн гэгээн эхлэн олон бурхад бий. Дээрх давхар дор алтан ганжуур бий. 5-ны дахлын сүмд буюу 25-ны одоо хурал дахлын сүмд бол богд гэгээний шүтнээс үтсэн манцрын олон шарил аривдж байх бий. Бас богдын бяцлаглын шүтэн мянган мотор цагаан шүгүрт хайдвэрэн бүучигийн мотороор үтээсэн бог зонхоо нугууд буй. Нойрс хүчөөхөн ордонд махгал байширвана буюу намсрай тэргүүтэн ялангуяа хийх адистэй шүтэнүүд байгаа. Жанзайгийн ламын гандан Жанзайгийн ламын бүтээсэн бог зонхын нойрс ордно Жанзайгийн ламын нойрс ордонд эрт шагман бурхан бэр заан болж төрсөн ёсоор бүтээсэн шагман нөхөрсөлт ба үлзийт догмаа хэмээн алдарсан богдын гэгээн дүр бог зонхоогийн гэрээхэн номын хаан бэр шүтэн хайрлах үе цагдэр үг зарлиг болсон Вазар Ягоны Нарава ламын 6 чимэг вангийн дэтэм аршааны үргэлэл тасралгүй байгч вангийн хумах нууц хураангүй лойлон хайдвэрэн бүучигийн шүтэн нууц хураангүй дээд амгалан улаан ямандаг тэргүүтэн олон шүтэн буй. Үүний сахиусны сүмдэр махгал ирлэг хаан 4 нүгүрт тэргүүтэн ашааш юм биш үү 4 нүгүрт тэргүүтэн илэрхий тэмдэгт олон сахиусан буй. Хэвийн сүм буюу барын ном баралдаг сүмд 4 хавсрахтын тайлбар их баг 2 ламирм аграм 5 зэргийн гүйгүүдх зул тэргүүтэн олон номын хэв дор богдын гэгээнтэн олонтой 10-аас асаж ажилласан нугууд бий. Бус бас Ямбажингийн дотор итгэхэд дор бог зонхоо багшив нар баяр шашин амьтны амар жаргаланд орлох шумансыг бяцлаглаар авчираад дарж тавьсан 2 сувраг бий. Гадаад эргэлгийн зам дор богдын гэгээн мотораараа заасан хаднаас гарсан аршааны болдог бог зонхоогийн мотрын таягийн сувраг хаданд өөрөө бүтсэн олон ядам сахиусан болон сүсгийн тарин нугууд богдын гэгээнтэн хатан дор мотораараа дарсан ором үлмигөө гიშгсэн ором малгай хатан дор унсны ором тэргүүтэн болон бус олон богд нарын мотрын ором эрлэг номон хааны нягуур ба цагаан лавыг хаднаас авсны ором богдын гэгээнтэн хуруугаараа хатанд зурсан богдын өөрийн бий болон
дөрвөн моторт хонсон бодсодоо тэргүүт нь нугууд буй болоо. Бас энэ хийдэд бог зонховгийн алтан ширээнээс жалцвын гэгээнээс нааш гайхан шиг эрдэмтэй богд ламнар тасралгүй сууж шашныг ихэд дэлгэрүүлсэн бөгөөд 61 дугаар гандан ширээт нь манчар богд эзнэр шашин бодруулагч номын хаан хуй үйчин ширээ хэмээх гов үйчин ширээ хэмээх цолоор өргөмжилсөн улсын багш хэмээх цолоор өргөмжилсөн төвдийн төрийн их тамга хүлээсэн Далай ламын гэгэний багш уусан тэргүүтэн төвд Монгол хятад бүхэн зохиол үүсэн цаглашгүй их дэлгэрсэн богд энэ бөгөөд хэдүүгээ 62 дугаар гандан ширээ сууж ахын үе болоо. Энэ хэд хэм байсан. Их сүмийн дорн зүгт сургуулийн их хурал тогтоосныг шарцээ хэмээдэг бөгөөд түүний анхны лам нь богдын 8 ариун нөхөрийн доторх Эренчин жанцан хэмээх лам буй. Умар этгээдэр жанзай хэмээх хурал тогтоосны анхны лам нь Жалцуу Дарамрынчны гэгээн буй. Бас Вэгрүн Жангрын хэмээх нэгэн хурал тогтоосны анхны лам Цэм Ванжил хэмээх өгөөд тэдгэр бүхний сургууль тэргүүт номын юус бүхэнчүү маш их дэлгэрэн оршсоор болоо. Эдүгөө бог зонховгийн шашин ямар мэт дэлгэрэн орших болон шашны бүрэх шамнэр ямар мэт гарсныг товчин төдий өгөөсгүй. Тэр чүү зарилэг өвдөсний дэвтрээс умрын уулын бат сүмбрийн үзүүрт ургамал бодийн наран хэмээн орон хэмээн алдарсан газраа урд бивээр ажилласан арслын дуун оговт дээд гэгийн язгуур тэнд орших бөгөөд үлэмжийн үүсгийн гэрэл 10 зүгдэр сацрах үнэн төгс сүсгтэн олон 100 тоотон хурах үлэмжид санаа алдаж нулимсан гаргах үнэхээр зүрхнээс залбирлыг талбин үйлдэх альмд түүний хүчин буй өмөгүй бүхэн алгасалгүй идүүгээ бод эрхлэн аяа хойно бодийг олох эрх тул ариун дээд бодтор хичээн зохио тэр нүү очирт суйрлууга адил тэнгэр хийгээл ус болон ягчилсва түүнчлэн хүмүүн хийгээд гандаарын нугуудвар дахих тэмдэгтэй альнаас үзэгчв илэрхий тодорхой хизээд миний дээд нэгэн хуйлгаан хэсэгтэй мөнхүү аяг дахимлаг болон хуйлах хитрхи тэрвэр нүү тэр орныг тэтгэн үйлдэх хэсэг заримдаа нялхын дүрсээр ирэх хэсэг заримдаа үгээгүй гуйланчийн дүрс ба хэсэг заримдаа адгуусан нохой шувууны дүрс болон хэсэг заримдаа залбирлагчгийн дүрс ба хэсэг заримд үр үсэг тарины дүрс бөгөөд хитрхи алдарсан нэрт аяг дахимлаг буй хизээ шашин оршихой янаруу бас ирэх альва тэрнүү орш хүртэл бас ирэх альва тэрнүү мөнхүү үндсэн лүгээ адил ариун шагшаава төгөлдөр адилсан бөгөөд альмд 3 төрлөختнийг нь хэрэглэгч алгасал үйл цөөн 100 тоотны төдий ашид тэр орноо даяан бясалган үйлдэх түүн дорчиг үзлэр өчөөхөн хорлох түүнчлэн хүсэл шүмсийн даллаг гарах тэмцэж даяанч нар өрнөлөх нугуудар алдах тийм боловч хуйлгаанаараа ажилласнаар тэнгэр лүгээ сэлтвэр дахин орон тэр мөн хөтөлбөрийн зохистой дор магдаар болёо аяа довчлбоос тэтгэр дээд ордодор анханнуу 4 хурлаас эхэлж адагт нь хагаслууга 3000 тоотон ариун 3 суртал төгссөн шагжаагийн хөвгүүд амтан бүхний итгэл дор болмоо алим тэр ордодор зүг хийгээд зүгийн зогссовд бас ариун дуршил төгссөн цаглашгүй хурх болёо гадагшаан заяатна 10 зүгдэр сацрах гадаадын далай нугуудлууга адил олон зуун мөрөөр дүүргэж үлж чадах онц төдий чиний нэгнээр бууруулж үлж чадах хэмээн номлосон мэтүүлгөө энэ хэмжээ юу хэлж байгаа шүү тийм юуны гарал үндэнтэй ном хэлж байгаа шүү тэдгээр зарилгын утгыг өчөөхөн тайлбаас захарыг өшгөө тайлбарлаж байгаа нь саяхан гарсныг умрын уул хэмээх тэргүүд нь бол гандан хийдийн газрын байдал болон богдын гэгэнтэн хойд үеийн шавнырын номын үйлэн дор дотоорлагч шумансыг эслэгж очир дарын хутгийг илт болох орныг иш үзүүлсэн буй. Урд бивээр ажилласан хэмээс нь Соронзон гомхаан төрийн ширээний анх суух цагтаа гандангийн уулнаас уусан бөгөөд тэр цагт 10 зүгийн хамаг урахад окторгойдор ирж цэцгийн хур оруулах тэргүүтнээр ажилласан буй. Арсны дуун хэмээс нь бол бог зонховоо дээр судар тарны олон номуудыг номлосон бөгөөд номлох сонсох сургууль ихэд дэлгэрвхийн утга буй. Дээд гэгийн язгуур тэнд орших хэмээс нь богдын шарилын алтан сувраг хэзээ галуу эвдэрэх болтол амьтны тус дор оршихын утга буй. Үлэмж нэгүсгүй хэмээхээ тэргүүт нь нэгэн шүлэг нь
богдын нэгүсгүйгээр хамаг амьтнаа тус болох ба олон зүсгтэн хурж буян үйлдэхийн утга буй. Алимд түүний хүчин буй хэмээх тэргүүт нь нэгэн шүлэг нь богдын шашин дор орсон мэрэгдвэр ном дор хичээж бодийг олох ба бус амьтан дор ч ном номлож удирдахын утга буй. Очир суйрлуугаа адил хэмээсэн нь Шакемон бурхан бэр Шимонсыг номгдсон орон дугаа адил богдвэр Шимонсыг дарсан энэ орн нь хоёрдугаар очирт орон бөгөөд богд зонхойн игээгэн ч хоёрдугаар ялгуулсан бурхан хэмээсэн утга буй. Тэнгэр хийгээл ус хэмээх тэргүүт нь хамаг амьтны дахлын орон болох хэмээсэн утга буй. Алинаас үзвчүүг илэрхий тодорхой хэмээсэн нь бус хийд орд бүхнээс илүү алдарших хэмээсэн утга өгөөд эдгөө богд зонхойн игээний нэр болон гандан Сэра Бревен тэргүүтэн ихэд алдаршиж байх энэ буй. Хэзээд миний дээд нэгэн хуйлгаан хэмээх тэргүүтний 10 бадгаар богд зонхойгийн хуйлгаан олон дүрээрээ амьтнаа туслах ба хэзээд зонхойгийн шашин оршихой хүртэл хэмээсэн нь богд зонхойгийн шашин 1000 жил орших ба орон багшвэр нь хуйлгаан хэмээснээр богд зонхойг хонсон боцоодогийн хуйлгаан мөн хэмээсэн утга буй. Тэгэхээр далай өгчсөн бол. Аливаа тэрнүү мөнхүү үндсэн луг адил хэмээх тэргүүтэн 5 бадгнуу богдын сайн шавнар нь мөнхүү богд зонхой болууга адил сутар тариндар мэрэгэн болоод ариун сангуур сахиа богдын адистэд дээр алгасныг төвчид ламрын бясалгагч нь тэдгээр хийтэд дор 10 тоотон бөгөөд 1000 тэртээ болох хэмээсэн утга буй. Түүнд ч үзлэр өчөөхөн хорлох хэмээх тэргүүтэн 6 бадаг нь тэдгээр дор завсарт буруу үйл ерөөлтөн муу үзэл тааллаараа өчөөхөн хорлох ба хүсэл дор алгасах болон шунах болон уурын ихээр эвжид тусгар хийх болон бясалгал урилга үйлдэлгүүдээр эсэргүүцэл гарах боловч богдын адистэд дээр гэмгүй амьрлаж хийд хурл ариун сайнаараа дэлгэрэн оршсоор байх хэмээсэн утга буй. Аяад овчлбоос тэдгээр дээд орд дор хэмээх тэргүүтэн 5 бадаг нь богдын шав 3 суртал төгсөн бодит ба шашныг дэлгэрүүлээд амьтны аврал болох богд нарнуу анхан дөрөвнөөс улмаар нэмж 2500-ны хэртээ гарах хэмээсэн утга буй. Алимд тэр ордуудаар хэмээх тэргүүтэн 6 бадаг нь гандан Бревен тэргүүтэн тэдгээр хийдүүдэд ном дор туршигч хуургууд хурах ба гадагш заяатан амьтнаа туслах ба шашныг дэлгэрүүлэхийн тулд одох тэргүүтэн гадаад далай руугаа адил цаглашгүй бөгөөд далай дээр олон мөр зутговчиг нэмсэн үл мэдэгдэх ба гадагш олон мөрөн гол урсавчуу буурч хасагдахгүй мэт богд зонхойгийн шашны шимэн цаглашгүй ихэд дэлгэрэх хэмээсэн утга буй. Тэр мэт богд зонхойгийн гэгээний зарилгын аршааныг амссан 3 суртал төгөл дээр мэрэгэн шидэд судар тарины номуудыг 10 зүгт дэлгэрүүлэн чадагч сайн лам багш нь цаглашгүй олон бөгөөд тэнгэр лус тэргүүт нь нүдэн дор үл үзэгдэх ордод дорчуу богдын шашин цаглашгүй дэлгэрсэн нь дээрх шүлгүүд дор 10 зүг хэмээн номсны дээд орд 2 зүг нь тэнгэр лус тэргүүтний орон мөний тул тэр мэтээр жишиж мэдэх болоо. Түүгээр үл барам энэ замбуу тивийн орноо дэлгэрсэн өрн зүгийн энтхигийн орноос дорн зүгийн далайн захад дор хүртэл шарын шашны хийд сүм хэдий чинээ болон хуврагууд хэдий чинээ байхыг олон бүхнээр илт мэдэж байдаг энэ мэт мөний тул тэдгээрийн тоо болон эрдэм тэргүүтний хүчээр үгүй жаахан чадах. Тийм боловч богд зонхойн гэгээнээс бодтойо ном сонссон эрхэм шавнар баргийн төдийг өчөөхөн өгүүлсгүй. Тэр чуу ном сонсон 4 лам нь Умава лам, Зундисэн, өмнө хадын их шидэд очирван лам, намхай жанцсан, гэтгэж Ирэндава лам, Брэхүн хийдийн хамб, Чойчуу самбуу лам луга 4 буй. Богд зонхойн гэгээн тэр чуу ном сонсон 4 лам нь гэдэг нь богд зонхойн гэгээн энэ 4 ламаас ном сонссон юм. Тэдгээрээс их шидэд намхай жанцсан лам нь Тэсрэн Дэвзэн хааны номын төшмөл шодуу цогийн арслан хэмээхийн уг язгуурт содом самбуу хэмээх ноён эрдэн чимэг хэмээх хатан хоёрын хөвгүүн болж төрсөн буй. Энэ язгуур нь эрт цагт Шакемон бурханы угаасаасан уул хадын хадад дор агч Шакэ хэмээх нэгэн ноён төвдөд ирж нутгалсны язгуур мөний тул хаан язгуурт болоо. Бодмирын үндэсний Окторгой арслан хэмээх лам, түүний ач Окторгой хаан лам, түүний ач нь сайн арслан лам, түүний ач нь сайн ялгуусны хөвгүүн лам бөгөөд түүнээс нь энэ мэт намхай жанцсан лам буй.
Энэ ламбаар 7 насндан өөрийн ах сайн ялгуусны хөвгүүн ламаас өвшийн самгарыг аваад түүнээсээ улмаар бодмирын хөтгөр тэргүүтэн олон ном сонсчээ. 15 насндан Винан сургууль дор яваад 17 наснаасаа бусад дор ном номложээ. 19 насндан Ласын зөвтөр заларч Эрдэнэ Үлзий хаан хэмээх ламаас аяга дахимлагийн самгарыг олоод олон ном сонсчээ. Богд зонхоолгоо уулзсны аймаг нь богдын намтарт номлол төгссөн буй. Бас энэ ламбаар энэ төрлийн хойд төрөлдөн эндхийн оронд хүслийн зүрхэн буюу Гумара хүслийн зүрхэн хүслийн гэдэг чинь Камогарави хүслийн зүрхэн нэрт хаан болох түүний хойд төрөлдөн Адгаванди буюу Очирван усны оронд Очирваны дэргэд их баатар номын очир хэмээх болж тэнд 60 жил суугаад түүнээсээ Очирваны зарилгаар Зохой Веди буюу Деважингийн оронд Авдийн дэргэд очир зүрхэн нэрт болж төрөөд Намхай Жансан ламаас ном сонсогчдод болон хүслийн зүрхэн хаан ба номын очир нугуудад барилгах тулсан бүгдийг Зохой Веди дор төрүүлж сайн мөрдөр олуулах буй. Түүнээс Авид бурхны зарилгаар эндээс Умар дорны зохисдор Лямхайн гэрлийн зохиолт хэмээх ертөнцид сайн оюут бодсон хэмээх болж олон амьтнад туслах буй. Их шидэт ламын нэрийг өгүүл залбирах ба эрдмийг нь мэдээс үсгэлэгчид бүгд тэр оронд магад төрөх тул богд зонховогийн хойноос дагагчинбэр их шидэт Намхай Жансан лам залбирах хэрэгтэй хэмээн Банчин Эрдэнэ богдын гэгээнт нь номложээ. Бас Намхай Жансан ламбэр амьтан амаржин жаргахын цагтаанчуу алгаслагүй сүсгээрэн гармаа базар над залбир ашид тасралгүй жаргах болохгүй. Эрхтэн бие махбод дор гэм болбоос өр энэлж гармаа базар над дор залбир өвчин арил даруй дор туслахгүй. Үцэглэн цэцэг зулыг үзвэсэл үнэн санаагаар гармаа очир дор дахил болгон өрг. Үнэхээр бивэр миний хвээлэн авч ажиллахгүй. Өлсгөлн зууд хямрал зовлон болох болбоос өр үйлийн очир надар сүсэл залбир. Үргэл сэтгэлд нь амар жаргалан өгөхгүй. Ад дотор гай зэтгэр болох цагт ариун сүсгээр гармаа базар надад залбир. Альва муу нөхцөл бүгд тус тустай арилахгүй. Үхгүй тэмдэг болж амьсгал хураахгүй цагт үнэн сүсгээр гармаа базар надад залбир. Үнэхээр зуурдын хавцгай дор би дагаж сахихгүй. Тэмэг тэргүүтэн ач тус маш их айлдсан бөгөөд 5 завсаргүй нүглийг үйлдсэн боловч энэ ламдар сүслэн залбираас магад аврах хэмээн айлдсны тул эдгээр учрыг мэдээд хэрэггүй сүсгээрээ залбирдаг бай. Чойчуу самбуу лам нь өчүүхэн ялах цагтаа эцэг нь үүрч цоноовоо лам ном номдож байх энтргэд авээтсэнд гинтэд нэгэн салхи ирээд цоноовоо ламын зоогос нь номт дээл хийсч тэр нялх өвгүүнийг бүрхснээр номт дээлэр аварсан Чойчуу самбуу хэмээн нэр өгсөн ам уй. Очирваны бошиг үзүүлсэн эрхэм 3 хөвгүүн буюу шавь нь Жалцуу дар баримчин, Вина баригч Дав Жансан, дотоод зүрхний хөвгүүн хамгийн айлгч Хайдуу гэлэг болсон дугаа 3 бий. Намхай Жансан ламаар дамжуулж Очирван орхон эрхэм 3 шавь, гол эрхэм 3 шавийн нэрийг хэлсэн юм. Тэр нь бол Жалцуу жигэгийн, Дав Жансан гэгийн, Хайдуу жигэгийн. Жалцуу жигэгийн, Хайдуу жигэгийн хоёрыг манчуурч ялгалтай Вионгард үзүүлсэн буй бөгөөд богд лугаа энэ хоёрыг хагцалгүй бясалгахын өвдсөн үндэслэл байх ба гандал тавьж эхэлж. Богд эцэг хөвгүүн гурвуулаа хэмээн хөрөг дорч хамт зурхын журам байх тэргүүтнээ шинжлэх гүн учир буй ам уй. Тэдгээрээс Вина баригч Дав Жансан лам нь үүгийн дээд ихнээ хөх барс жилд төрсөн бөгөөд энэ жил нь богд зонховогийн 18 нас ба Жалцуу гэгээний 11 насны барс жил буй. Бэрэгүн хийд тэргүүтэнд сургууль үйлдэж бус Буддингийн зохиосон их шаштрууд бүхэн дор мэргэн болжээ. Түүнээсээ богд зонховын гэгээнийг олон жил болтол шүтэж судар тарин бүгдод их мэргэн болоод иш онолын эрдэм цагшгүй болвэ. Энэ ламбаар аяг дахимлагийн их сурталыг номлохой цагтаар богд зонховоор энэ мэт Вина баригч нь энтгэгд дорч жухаг ховор хэмээн цаашаа айлдсан ам. Хандан хийдийг байгуулах болон богд зонховын гэгээний шарилын их сураг бүтээх тэргүүтэн дор энэ лам лугаа Жалцуужийн гэгээн хоёулаа аливаа хэргийг мэдэж бүтээсэн бөгөөд
Хадан ой хэмээх газараа сүм бариад хурал тогтоосноор 800 гэртээ хурал болсон болно. Олонготоо тэр хурал дор ном номдож байсан бөгөөд зарим үед аглагт бясалгал айлтвэ. Бас нэгэн үед салын хийдэр заларч Винайн аймаг болон Бодимрын номыг номлосноор гүнтэн хийдийн хуургуудаар сэтгэл ном дор зүглэж үнэн сүсгийг олсон ам. Зохиосон ном нь аяг дахимдгийн их суртал, гислийн их суртал, гурван орны зан үйл, Винайн буман үлгэр, маш урьдчилан зан үйл, их баг хоёр, нууц раамгүй, дээд амгалан, улаан хар яманд, их үрдэн очир ван, очир төв, Верозана тэргүүтний зан үйлийн амжилт нь эрт цагт Бирманы хөвгүүн хутаг хэмээх болсон дом буруу сүсгийг арилгагч бурхны хуйлгаан нэгэн Брадигуудыг дахиж бод сэтгэл үүсгээд шашныг дэлгэрүүлэхийн ёроол тавьжээ. Түүнээс хязгаар ордууд дор 6 үе хаан болж олон амьтнаа тусалжээ. Олон төрөлтөө аяг дахимлаг болж их мэргэн болжээ. Энтгэгдэр Шагмон бурхны үед Винайн охин нэрт аяг дахимлаг болвэ. Түүнээс 33-ны тэнгэрийн оронд Амирлангуй хэмээх болон энтгэгдэр Винайн үндсэн судрыг зохиосон Эрдмийн гэрэл нам буюу Яндан од буюу Гунафрава болон төвдийн Жоввачийг залсан Нагцуу хэлмэрч болон Зангийн оронд Жамбажаарай лам хэмээх энэ Жамбажаарай чинь багшийг шүтгэсээр алт. Түүнээс богд цонхойгийн шав Вина баригч Даг Жансан лам боллоо. Үүний хойд төрөлнөө түүштийн тэнгэрийн орон төрөөд түүнээс аврал дээд сайн зогт хэмээх лам болж шашин дор Жавчиг Жавхан балсан хэмээх лам болж шашин дор их тус үйлдвэ. Түүний салвар хуйлгаан нь Амдуугийн орноо Донхор хутагт энэ Манчар хутаг. Амдуугийн орноо Донхор хутагт Саран дуаз юу давааж Эрдмийн далай хэмээх тэргүүтэн боллоо хэмээсэн би. Шумсыг дарагчийн ерөндөг болсон ариун 8 зүйл нөхөр нь бол төгс онол цагаан манчир Балдан самбуу, Жамгаргаа Балдан самбуу, Батад агч бод арслан буюу Жанчуусын, Дорны хурлын лам Эренчин жансан, Батад агч сайн тэтгэгч болсон, Живчиг болсон. Үе газрын дөрвөн лам төгс онол Жамбал жамц, Гэвш шарав даг, Гэвш Жамбал даш, Гэвш цогийг тэтгэгч бөгөөд Балжин. Амдуугийн дөрвөн лам дугуй энэ 8 буй. Тэдгээрээс цагаан манчир Балдан самбуу лам нь бол жормоолон хийдэд сургууль үлдэж их мэргэн болсон бөгөөд богд зонхойгийн гэгээн Даяндор залархуй цагт дагаж аглагтар гараад судар тарины олон өвдсүүдийг олж бясалгаснараа онлын эрдэм их болжээ. Хойно гандан хийдийг барихын урд хэрд ялгуулсан аймгийн эрхэн цагаан агуйдэр нэрвэн боллоо хэмээн мөн. Энэ ламын хойд төрөл нь Демовогийн давааны аман хэмээх газраа хийдийн лам болсноор Демовогийн гэгээн хэмээн алдарсан бөгөөд тэрчүү Демовогийн гэгээн жухаг дээд гарахын орон цог учрал өлзий зүгээс ялгуулсан тэнгэрийн эрхэд шашны дувааз хэлний эрхэд огторгуйн зөөлөн эгшигтийн хэлний эрхэд сайн буйны дувааз хэмээх тэргүүтэн эдээгүй хүртэл тасралгүй шашныг тэтгэсээр буй. Сайн тэтгэгч нүү Малдоо хэмээх газраа төрсөн бөгөөд хожим үйдор Наран Тив нэрт сүм барьсан буй. Зинчин сүмийн ширээнээ сууж шашин амтнаа тусалсан бөгөөд зохиосон номчуу баг сагуй. Үүний шив Лүндүү жамц хэмээх лам бэр цагаан лунхан амны иш нэрт зурхан шаштраа маш сайн нэгнийг зохиосон. Хөгөө Лүндүү жамц лам зохиосон буй. Төгс онолт Жамбал жамц лам нь улаан бичин жилд Амдуугийн зонхоодор төрсөн буй. Энэ лам нь бог зонхоогоос нэгэн насаар ах бөгөөд төрсөн газар нь жухам зон усны ирмэг буй. Бог зонхоогийн хувилсан газар нь зонгийн нэгэн салбарын хөв ажгүй. Өчүүхэн ялхаасаа ном дор дуршил их тул олон ном чэйжилсэн бөгөөд Саран зулын судрыг үргэлжийн амны уншлаг болгон үлдсэн буй. Саран зул гэдэг чинь Саран зул даваа дамыг гэдэг. 18 насны үедэр үеийн зүг залраад тарга голын нуурын хөвөөндөр байгч сорилам тэргүүтнээс 6 барилгын хөтөлбөр тэргүүднийг авчээ. Деваачин дор бог зонхоогоос үндсэн лам нарт шашныг сонсноор утгыг сайтар мэдэж авбай.
Богдын зарилгаар жухаг арслан хэмээх ламаас хэмжээчийн номыг сонсчээ. Зангийн нэгэн лам барчин болон Яндон самбуу ламаас мөр үрийн хөтөлбөр аваад богдыг даяанд гарахад дагаж бясалгалд ихэд хичээснээр эдэрхий онолол байв. Манчир номын аймгийн доторх дээд амгалан бясалгах жагсны нэгэн шөнийн зүүдэнд утай шан уулын үзүүр дээр гараад цаглашгүй ордуудыг үзсэн ба заримдор заан унаж явхаа арслан унаж явх болон нисэн яваад олон ордыг үзэхийг зүүдэлсэн бөгөөд богдонхоо өдөр айлтгсанд хойно сайн болох байна юм хэмээн баясч айлдчих байв. Бас энэ ламбаар бид аглагдар гараад ерийн мөрөөс эхэлж бясалгсан бөлгөө анхнаас тарин дор оруулчиг талаар болох байна юм. Тарин бясалгах үед орчуу анхан дор ганц баатар манчир ийм бүтээлийг бясалгасан бөлгөө ганц баатар манчрын бүтээлийг бясалгасан бөлгөө улмаар талбихын ёсоор бясалгалаас бус дээд дор яаравч хэрэггүй хэмээн айлдсан юм. Түүнээс богдонховын үйл ихэд дэлгэрхий загдор ялгуусан хэмээх ба зүйлэх тэмээх аглагийн оронд хэсэг суужээ. Түүнээсээ нохойн хушууны хавцал хэмээх газрын агуй суугаад заримдор ном сонсогчдор багсаг ном номлуучиг олонготоо гадаа таалгаан шавраар шаваад их хатуужлаар бясалгал үйлдвэ. Ноён баян хэндэж нүүрлэж хүндлэхийн зүйл огт үгүй бөгөөд бусдын өргөлөг олдсон бүхнийг ямагт буян дор зарах ба бурхан номын хуцад тэргүүднийг ямагт сайн эдээр үйлдэх ном олсон багш нартаа ном заасан багш нартаа өргөл хүндэл ихэд үйлдэх зарим багсаг юмын зүйлийг бусаддаа өгөөд унших үрэх буйны зүйлийг амлуулдаг буй. Буян амлуулдаг. Нэгэн ноёнбээр нэгэн сайн морь өргөснийг худалдаж өчүүхэн тарианы газар аваа түүгээрээ цав цай болгож жил бүр бүтээл дахлын хуруулж байсан буй. Юр санваараа маш ариунаа хичээн сахидаг бөгөөд сарын хагас үрдөр наминчлал их хүчтэй айлддаг. Заримудаар бус зүгийн лам нарын зохиосон номдор ийм тийм эндүүрл байна юм хэмээх мэтийг айлдах бас тэр нь эндүүрсэн бус түүндор нэгэн тал магадгүй хэмээхээс ус түүнийг хаах болон муушаах зарилгийг огт айлддаггүй буй. Ерийн зарилгатай ямар номыг олбоос бясалгаваа сайн нэгэн шүлгийн төдийгөөс илүү мэдэхгүй боловч түүний бясалгаас эрдэм төрнө. Олон ном сурвч эс бясалгаваас эрдэм хаанаас төрөх вэ хэмээн зарилга болдог юм. Хуураг ба хар хүмүүн хэн боловч түүний чадлын хэрийг үзэж хойддор сайн ухаан тулахын тулд ийм судрыг бич хэмээн айлдаж бичүүлдэг бөгөөд өөрөө ч мэрэгдийн зохиол сайн судрыг үзээс бичиж авах ба бусуудаар хэрэглэгчин судрын олдвоос түүнд аль хэрэгтэй судрыг өгөх хайрлах ба судар үзэж чадах мэдсийг судар үзхийг дуртгах бөгөөд өөрөө ч судрыг үргэлжид айлдаж үздэг буй. Бурхан багшвэр дэвтрийг унших ба чэйжлэх болон утгыг сэтгэлдээ тогтоосноор улам дээд онолыг олох хэмээн номсны тул үргэлжид судар үзэж утгыг сэтгэлдээ авах хэрэгтэй. Заримудаар судар үзхийг номдор үл бодох мэт бүү үйлд. Судар үзснээр онол үл төрөх бөгөөс лам багшаас ном сонсуучиг онол үл төрөх болмоо. Тэр хоёр дор ялгалгүй. Зарим ламын номлоо судар үзсэн нь дээр хэмээн сургаал айлддаг юм. Гэвч нар номын утгыг асуувал сэтгэл тодорхой буй бол бас шударгаар айлдах хэрв илэрхий үгүй бол би мэдэхгүй хэмээхээс бас таамгаар үл айлдах бөгөөд асуусан бүгдийн хариу тавин чадах нь ганц бурханаас бас үгүй хэмээн айлддаг буй. Хурлын уншлага тэргүүтэнд үсэг эндүүгүй ба дуу илэрхийг сайшаадаг ер номлох болон үг зарилга болохын алинд ч бусад дор тустай болохыг айлддаг буй. Насан өтөлсөн боловч царайн өнгөн цагаан хацарва уруулан улаан би шудраг хөнгөн атуужил эргэл мөргөл ихэд үйлдэх ном айлдахгүй дор дуу тунгалаг хурц ухаан бэлэг маш тодорхой тэргүүтэн ерийн хүнээс ялангуяа эрдэм олон буй болоо. Тарины суртал Маха Мутра нэрт мөрийн зэрэг болон богдын намтрын нэмэлэг манчрээр айлдсан богдын дээд төрлийн намтар зохиосон бөгөөд жихний үндэслийн өвдөс энэ одоо ламын чод юу шүү. Жихний үндэслийн өвдөс хуйлгаан дэвтэр бушиг үзүүлсэн гэгэн төл нугуудыг төгсөр олсон болоо. Ер урд бүтээл дахлын хурлыг 2 сарын шинийн 5-наас эхэлж уншдаг атлаа 73 насны шар бичин жил цагаан сарын шинийн 1-ээс хурал хуруулсан бөгөөд тэр цагт
гайхамшиг тэмдэглэг байсэл тэр нирван дөр үзүүлжээ. Чарлиг нь бүгдээр нь алтан суурган залаад дүлэгт хийдийн шүтэн болгон дахивэ. Үүний хувилгаан нь ялгуусны хөвгүүн шаруу балламба амгаа дарма дуазаа тэргүүтэн болно. Дондуу жанцсан нөгөө дамжид одоо өтгөр тэр аглаг газарч ихээр дамжуулдаг. Тэр номыг яс инсава ясрай дондуу жанцсан буюу дондуу жанцсан ном шүү дээ. Шаруу баллам болон амгаа дуазаа гэдэг чинь амгаа дондуу чүчи дондуу жанцсан. Яг нь дондуу жанцсан. За даян дор залрахугаас урдах дөрвөн шавнуу захуугийн хааны ач хэлний эрэхт буюу авгаандаг хэлний эрэхт алдар амдуугийн алдар оюут донгийн билгүүн цог буйны садан сайдан дам дугаа дөрвөн буй тэдгэрийн захуугийн их өвөдөн хам хэлний эрэхт алдар нь захуу авгаандаг нь бол үе занд сургууль үйлдснээр их мэрэгэн болсон бөгөөд үүсгэл төгсгөл онолчуу маш батыг олсон буй. Хэмээх орно хийд хурал байгуул шашныг ихэд дэлгэрүүлсэн бөгөөд шашин дор хашлагч олон буруу үзэлтнүүд догшин тарины өвдсаар эцлэгсэн бөлгөө. Тэр ч энэ ламын өөрийн зарлагаас зууны хааныг дагсан орондор базар муу айлд муу хэмээн айлдсан юм. Зэппу хэмээх газрын их хадаг дунд нугуудар олон хэд барьсан буй. Энэ ламын урдын төрөл нь энтхэгийн балбар доржлам дэлбүүва лам тэргүүтэн бөгөөд хойд төрөл нь төвдийн сайн тус үтсэн лам болоод түүнээс түүш тэнгэрийн орноо төрөх түүнээсээ үрчингийн орноо төрж туулсан бурхан болох хэмээн номлосон буй. Алдар оюут лам нь очирваанвэр үнэхээр алдар оюут эрдэм гайхамшиг үндэснээ боловсруулан гэтлж их үлгний газрыг тавих хэмээн бошиг үзүүлсэн их богд болоо. Сайдан Зэвийн донгийн лам хоёулвэр богдын олон бот номыг нэгэн цагдор чэйжэр номлохыг айлтгаж номдуулсан буй. Манчрээс сонсч үндсэн увдсын нэгнийг барьсан гурван зоржин салуугийн хийдийн сайн ялгуулсан чимэг богдын номыг тэтгэгч үед басуу хийдийн жидүүн гэгийн лүгэ 3 буй. Дорн умрын шашныг гүйвүүлсэн 2 лам нь дорны хурлын лам Эрдэнэдваз умрын хурлын лам өдрийн мэрэгэн Окторгой цоглого 2 буй. Энэ Окторгой цоглам нь Жалтуйн гэгэний гандан ширээнээс уусан хойно умрын хурлын лам болсон Эрдэнэдваз нь 8 арв нөхдийн доторч оролцсон буй. Тэр мэд дахиж тоолсон доорд нугуудорч буй. Окторгойгоо сацуу үйл дэлгэрсэн 7 шав нь Бэрээвэн хийдийг байгуулсан Окторгойгоо сацуу үйлэн дэлгэрсэн 7 шав нь Бэрээвэн хийдийг байгуулсан Жамин цорж Дашвалдан адилдагдаггүй цорж сайн дуаз үндэсний хурлыг байгуулсан гэтгэж шаруулсан Дашлүнг хийдийг байгуулсан хамгийн айлгч Эндэндува Далай лам Жалмууран хэмээх орноо шашныг ихэд дэлгэрүүлсэн Захуу омб хэлний эрэхт авгаандаг алдар голын дээд эхийн бэлэг арслан доорд жамын бэлэг арслан дугаа 7 буй. Тэдгээрээс цорж сайн дуаз гэрч үсэхгүй жанцсан самбуу. Тэндээс цорж жанцсан самбуу Сира хийдийн ширээнээс уусан бөлгөө. Хоосон чанарын утгыг номлосон таалан төвдийн урдын махан мутраг бясалгагчийн дугаа нийлхүүгөөд богдын зохиосон төв үзлийн их тайлбар нугуудлууга үл нийлэх тул хайдварын бүчиг гэгээнбэр зэмлэж айлдчихвэ. Түүний энэ лам бүр сэтгэл гунирхын дүрээр айлдсан. Хэдүүгөө олон хүмүүн нүгүүд нэр алдрын хойноос дагав.
Эрдэнэ бог Суматыг эрдий түүшлийн орноо ажрав. Инэрлд жамцан зорж хааны оронд өргөгдөж залрав. Энэ зас дуулын дотор жандсан самбуу бий хоцров хэмээн зардаг болжээ. Энэ лам нь Чилэн ахуй нүгнэн шагшаавуудын үндсэн лам цогт их аяг дахимдгийн хуйлгаан Гэлэнмаа Балмуугийн хуйлгаан юм. Цогт их аяг дахимдгийн хуйлгаан болго цогт их бэр буюу Гэлэнмаа Балмуу гэд нүгнэг анхаарсан. Цогт их бэр ботоолоогоос залж ирээд хатан дор нуу тавьсан Ариавалын гэгээн дүрийг энэ лам бэр хатнаас залж авсан бөгөөд хэдүүгээ Сера хийдэд дор дахиж бий болдог. Бас нэгэн үеийн лам Гандан хийдэд дор одоод богдын ширлийн сургана мөрөксгөө хэмээн хайдын өрөмбөчөдөр айлтгаад гарч одсны даруй хайдын өрөмбөчөөр нэгэн шав зарж үзүүлээ сүмийн хаалга нээсэнгүй бөгөөтл энэ лам бэр дотор ороод богдын сурганы өмнө мандал өргөж байхыг үзжээ. Зохиосон ном нь Майдрын номууд ба төв үзлийн ухааны чуулган болон хэмжээч нугуудын тайлбар олон зохиосон буй болоо. Дээд айрыгийн бэлэг арслан уу ман уйлын дагмуу хэмээх хийдийн лам болж шашныг дэлгэрүүлсэн буй. Доорд Чамдоогийн бэлэг арслан нь бол хамгийн дээд их Чамдоогийн харьяат газар номын хүрд асархын төв нарт хийд байгуулсан буй. Энэ нь бог зонхын гэгэнтэн сургууль дор өвд заларч явах замдаа Баттадагч болон Махкал бурхныг үзээд энэ оронд хийд сум гарах хэмээн бошиг үзүүлсэн тэр орон буй. Энэ хийдэд дор 5 аймаг хурал буй бөгөөд хэдүүгээ хүртэл дэлгэрсээр болоо. Үе зангийн шашны 7 зул нь цорж эрдэнэ шагшааваад ялгуулсан ирэхэд мэргэн жийсэл гуда сансаар бүтсэн эрдэнэ эрхэн айлдах сайн алдар нялын их бэлгийн дуваа цорж зогт арслан нартангийн эрхэн дээд луга 7 буй. Тэдгээрээс нялын эрдэнэ сансаар бүтсэн ба эрхэн айлдагч сайн алдар 2 нь бол араатуудын хурлыг тэтгэсэн бөлгөө. Тэр чүү эрт цагтор Жуу ажаагийн шав Оглегийн шарав нэрт лам болсон сампуу хэмээх хийдэр хожим үйдэр шарын шашны 4 хурал улааны 7 хурал болсон ажгүй. Тэр нүү Сирагийн номдор сүсэглэгч нугуудар заримуудаар хашилсан дор хийдийн дээд видор чулуун хүрээ барьж урал хийснээрээ дээд хүрээ араататын хурал хэмээн нэрсэн буй. Цорж цогт арслан нь Брэвингийн 2 дугаар ширээд өгөөд төгс цогт Шавааригийн гэгээнийг үзэж олон ном сонссон буй. Мати галагийн номын аймаг үдсийн зүйлдер маш мэргэн буй. Бусдын тус илт үтсэн 7 бод садва шагжие содон сайн хотол баясгалан орны ялгуулсан чимэг шагшаавад сайн зогт залуу дээд ялгуулсан дуваад сайн алдар ялгуусны хөвгүүн хамглан гарах лам луга 7 буй. Хүмүүний ирэхэд их хааны орой дээр өргөгдсөн 3 тишрий дам нь их ясралт сорж шагжааш идэр бод амдуугийн сайн бадраа луга 3 буй. Олныг сонсон 4 мэргэн ганц их хатны ач огторгуй цог буюу Мажиглав Тумагийн удмын огторгуй цог Жирчвийн ноёны ач буянтын ялгуулсан шалуугийн үлзий далай Муйсрдын оюун эрдэнэ луга 4 буй. Хязгаар орондор шашныг тэтгэсэн 8 их далай нуу Шаншунгийн номын эхэд алдар Гүгэгийн хэлний эхэд алдар өмнөний ялгуулсан чимэг арслан төгс цогт лам Дамаагийн эрдэмийн цог Амдуугийн буян бэлэг Оронгийн жанагва Амдуугийн гэрэл лам луга 8 буй. 2 их хэлмэрч нь гой хэлмэрч залуу цогт гойлот ба шануу бол юм биш. Гой хэлмэрч залуу цогт даглан хэлмэрч луга 2 буй. Орныг эдэг 6 цорж нь эрдэнэ төгс цогт 12 шашныг баригч сайн буянт бод очир буйны дуаз Брэвингийн тус үтсэн хаан Даглунгийн үлзий цог гэрлүгэ 6 буй. Олныг айлдсан 12 шашныг баригч нь цорж бэлэг ухаан гарахын орон ялгуулсан эрдэнэтийн бод твийн алдар эрдэнэ
айрыгийн буян эрдэнэ зөөлөн эгшигт эрдэнэ ялгуусан гүгээгийн буддаа дууц жамин эрдэнэ алдар маргамын сайн алдар багш хичээнгүй алдар багш сайн төгс дагалуун лам бод ялгуусан лам бод ширий луга 12 буй. Огторгуугаар явахын шид бүтсний гэгэн язгуурт 2 лам нь Бресингийн бод ширий хийгээд арднаа ширий луга 2 буй. Гайхамшигт 2 төрлөختний манлай молломба хийгээд уулаас үл буугч буян эрдэнэ луга 2 буй. Бүхэн төрлөختний лам 8 гэгэн нь хотол баясгүй оюут залуу гэрэл оюуны дууц сайн зогт огторгуйн хаан буян жавхлан эрдэнэ ялгуусан эрдэнэ дэлгэр луга 8 буй. 8 их багш нь лам нь гүнтэнгийн зорж үзэглэн цог няншиг их лам дагалунгийн гүшрий луга 8 буй. Дагалунгийн гүшрий цог тус дэгүүрагийн бэлэг бэлгүүн цог их Увадина номын хаан сайн цогт Увадина сайн ялгуусан Увадина бүхэн учир Увадина бод ширий луга 8 буй. 7 их хэмээн алдарсан их сайн алдар их дагвуу их оюун дэлгэр их үлзий дууц их жамин хач чөөхүүгийн үлзий эрдэнэ луга 7 буй. Их бэрх гол ёсыг өгүүлэгч 14 лам нь гавж сайн идэр жалсрын гавж жозогийн гавж эрдэм дууц лоолагийн гавж дэлзэнгийн гавж амгуу хадын хийдийн гэвш арднаа ширий ялгуусны гэвш эрдэнэ номын хаан Тийдэгийн гэвш бурхан ирэхэд Даккуугийн гэвш буддаа бадраа Жидигийн гэвш сайн буянт Урушагийн гэвш Цорпуугийн гэвш улан гэвшвэ номын арслан гэвш алдар дууц луга 14 буй. Тэрчүү барчин төв үзэл тэргүүтэн мэдгүйе бэрх 10 зүйл их бол судрын утга сайтар мэдсэнийг гавж хэмээх өгөөд түүнээс 4 зүйлийг мэдсэнийг гавшива хэмээх үе. Судлахын эрдмийн дүр ёсыг баригч ганц дэвсгэрт сайхан өгүүлэгч дөрвөн саран оюут буян өөрснөө бүтсэн сайн эрдэнэ годбоо луга 4 буй. Тэрчүү судлахын эрдэм хэмээх нь сайн эд эдэнийг үл хэрэглэн шүн суусаар нойрсох тэргүүтэн хатуу жил үйлдэх буй. Ганц дэвсгэрт хэмээх нь өдрийн ганцхан цав зоглох буй. Сайхан өгүүлэгч хэмээх нь бусад ямарваа амьтныг ч муу нэрээр өгүүлэхийг дэвчээд сайхан нэрээр өгүүлэх буй. Тэр нь үлгэрлээс нохойг эд сахих хэмээх ба илжгийг сайн хоолойг хэмээх ба лам ахайтан ноён ахайтан хэмээх мэт буй. Тийм ариун шагшаавт 6 бат агч нь баттдагч сайн номд жалдангийн тус утсан цог Жамаагийн уураг хаан гэрэл үлзий залуу арилан дэлгэрсэн хотол лам луга 6 буй. Баттдагч хэмээх нь гэлэнгийн сонгуурыг 10 жил уртал маш арвинаас агснаар шагшаавтын явдал дор хэлбэрлэгүй бат болсны утга буй. Гүн нарийн төгс онол 5 нуу хүчрийн төгс онолд санжаа болсон намхай сори гоброг алдар гарахын орон Арасагвагийн намжил луга 5 буй. Бус Лазы алдар далай гиндүн сумати гэрд залуу зогт Увадина самжил лам ганига мөний жиндэн эрэмбүүчи сүүла омб намхайва итгэл бод буян эрдэнэ номоор хэтэрхий чакья эрдэнэ сайн саран дармаа дууц бурхны бэлэг үлгүүн тэргүүтэн хязгаашгүй буй. Тэдгээр олон
Нам нарвэр тус тусдаа шинэ хийд барих ба хуучныг сэлбэх, олон дор ном номлох ба ном зохиох болон бясалгал бүтээл үйлдэлтэргүүдэг шашин амьтны тус үйлдэлнүүд нь хэмжээшгүй бөгөөд тэдгээрийн хойд хойд төрлийн хувилгаанууд болон тэдний тус тусаас ном номлосон шавнар шашин амьтны тусыг үйлдэлнүүд нь огторгын хязгаарлага ба сацуу мэт болсон мөний тул энд өгүүлсэн нь далайгаас нэгэн тусал авсны төдийхөн буйзаа мэдхийг хүсэгч төгс оюутан бээр сайн зарлиг шаштар цадиг нугуудаас үзэж мэдээд ээд богд нарын сайн ёсны хойноос дагаж энэ ба хойдын хэрэг бүхнээ бүтээдэг бай. Хол хэдвэнээс сэтгэл дор орьсон харанхуй хараар явагчийн хорт хэлэн хоёрдугаар лугаасэлд чунхуй уурлахгүй нөө цахилгааны их билбэлзэх мэт хурц хотолоос сайн буйны амийг улаагч их хороор түргэнээд дөхүүлэгч мунхургалгийг хоцорлогоо ялгуусдын сэтгэлийн хунханаас ирсэн сайн номлын аршаанаар арилгах болтугай. Жавхлан сайхан тогс нугуудын жихэн дор жаргалан цуны үүлийн дуу их шиг мэтэр дээд мэргэн ард бүхэнд нүү жолоодогч дээдсийн явдлыг сонсоос баясахгүй. Ахуй учир тиймэн тул үгсийн хэсэг нүү ариун төгс намтар зохиолын сайн үнэртэй 10 зүгийн үзэглэн хүүхдийн жихэн дор ашиг өчгөөр завдагч үүнийг үлдвэ бий. Үлэм жигсийн үгийн найрлагаарч өтөл муусын сэтгэл дор эвэршээлн үймлэгт атаархлын галаар чансан мэт үнэхэр чандрахгүй луга хамтад болохгүй. 100 гэрэлт нарны туяаг уусан далуу линхагийн амны аршаанаас зайлжуулж уршигч тэтгэнээр их зааны жавжнаас асгарсан архиныг уухуя туурмуу. Хэдвээр тийм боловчиг биевэр нүү хэрэглэгч дээд мэргэн гөрөөсний хэмсэг сайхан шанханаа чимхүүе зогс тэтгэрийн гайхамшиг үгсийн эрхийг зохиолоо. Альны чэйжин дэх оюуны гуусан нүү асар олон гол сайн номлолын эрднээ дүүрсэн альва өчүүхэн оюунтан бүгд дүүснийг хэмжиж үзүүлэх агуу яруу аялгаугийн гарахын оронд түүнээс эдгээр үгс ирвэ. Огоот гүн агуй 4 далайн усны хэмжээг ухаантан хэмбээр туслын тоогоор тоолон үйлдэх нутаг тэрмэт богд чиний эрдмийн цогцын хэмжээг оюун хүчин төгссөн бүгдчүүд тоолох болбос магад ядармуу. Үнэн дээр тийм боловчиг өмнө зүгийн үнэрийн унлагаар дуудсан үзэглэн цэцэг дэлгэрсэн хөлөөр уухын салаа мөчрүүд мэт үлэмж богд чиний эрдмийн лунхан сайхан үнэрээр үнэхэр миний сэтгэлийн үгсийн батнуу уураа түрхэн жиргэх болвэ. Ялгал тиймийн тул богд ламын эрдмийн чандманы чуулган илт тус амгалан бүхний гарахын орон түүнийг хялбар олохуй арга ялангуяа агуу их зохиолын далай дор явах онгоц сал үнийг ямагт өөр бусдын эгээрлэг хангахын тулд биширхүйгээр бичвэ. Хэдий бүх энэ хуйнаар төрөл тутам бүхэнд би хэний нэрийн төдийг олон галбар олж сонсгоё бэрх хэтэрхий дээд хөлөгний буйны садан таны үлбийн тоосыг хэзээ цагталгүй оройн усны чимэг болгон шүтэх болтугай. Ил тэр цагт 3 үүдний үүс бүхнээр ч ямагт богд чамайг баясган үлдэхийг онцлон аваад илэрхий түүний хүчээр гүн таарлын шимийг тараасан ялангуяа зарилгын аршааны амтаар тайжран дээшлэх болтугай. Үлэм дээд хөлөгний мөрийн голын модон бодисдава үнэхээр үзлийн оньсон ба хоёр зэргийн мөр дор өтөл эндүүрлгүй мэдгүй хялбар болгон өгүүлсэн сайн амгалан бүхний гарахын орон хэмээхээс нирван дор үзүүлсний үе ба хувилгаан дүрийн зохиол энэ дүр зохиосон номын тоо сэлтийг өгүүлсэн 7 дугаар бүлэг бол Монгол богд зонхоогийн намтраас 8 дугаар бүлэг оршвэ. Сайвар одогчдын сайн зэрлэгийн лунгаан дэцэлгийг зайтар дэлгүүрэл оюуны мянган гэрэл төгсөн сансрын 3 оронд мэрэгдийн оройн чимэг цацал үг эрдэмт жавтуу саржийн гэгэний залбирмуу. 8 дугаарт богд зонхоогийн гэгэний хэргүй номын ёсыг зүг цаг үгнээ дэлгэрүүлээд Өвн батад оршуулган тэтгэгч шавнар тоошгүй агснаас нэгэн хэдний намтрыг өнцгийн төдий өгүүлсвэ. Тэрчүү. За ингэж завхарлаа та.